За одоогоос 2-7 хоног. Бараг 2-7 хоногийн өмнө байна уу? Миний би Инх хамгаалан гишүүн ерөнхий сайдын гадаад бодлогын зөвлөх, их хурлын даргын зөвлөх, за тэгээд намаас нэг хүн ингээд 5 хүний бүрэлдэхүүнтэй бид нар хятад руу явсан. За хятадд очиж хятадын коммунист намын гадаад хэргийн сайдын дэд сайд тэ засгийн газрын гадаад хэргийн дэд сайд гэдэг 2 хүнтэй уулзсан. За энэ хугацаанд давал бид нар одоо Монгол улсын ерөнхий сайдаас хятадын ерөнхий сайдад одоо илгээсэн захидлыг бол хөргөж өгсөн. За тэгээд энд хамгийн гол нь бол хоёр орны харилцааг ойрын хугацаанд яаж одоо бид нэр сайжруулж болох вэ гэдэг асуудлыг бол хөндөд тавьсан. Аль болохоор одоо хятадын талыг бол одоо нааштай байдал руу бас анхаарлаа хандуулахад нь бидний гол зорилго байсан. За хятадын зүгээс бидэнд тавьж байгаа шаардлага бол тун тодорхой. Ерөөсөө одоо Далай ламыг танаахан айлчлуулсан явдал бол хятадын эсрэг одоо энэ төрхөрөгч үзэл санааг дэмжиж яана л гэдэг юмыг шууд одоо илэрхийлж байгаа. Өөрөөр хэлэх юм бол Далай лам бол хятадыг дандаа салан тусгаарлах байдлаар ажилладаг. Гэтэл Монголын одоо төр засаг бол өнөөдөр энийг дэмжиж байна. Тийм учраас бид нар бол одоо танайтай энэ одоо учирсан хохирлыг гэж ярьж байгаа. Энэ учирсан хохирлыг харилцал бол ямар нэгэн байдлаар одоо танахтай энэ харьцаа одоо сайжрах хүнд байна л гэдэг ийм зүйлийг хэлсэн. За тэгээ ерөнхий сайдын захидлыг бол утга санаагийн гол нь гадаад хэргийн сайдын өчигдрийн 2 хоногийн өмнө өгсөн өнөөдөр санд өгсөн ярилцлага дээр гол санаа нь гарсан байна л дээ. Тэр захиан дотор бол одоо нууцсаад ах юм байхгүй. Ерөн зүгээр одоо 3 үндсэн зарчмыг л тэнд томьёолж хэлсэн. За нэг хятадын бодлогыг бол Монгол улс тууштай дэмждэг. Тэр бодлогоо бол дахин одоо нотлсон. Өөрөөр хэлэх юм бол нэг бодлого төвдийн одоо салан тусгаарлах энэ бодлогыг бид хизээч дэмжихгүй. Бол улсын давсан нэг хятад гэдэг тэр бодлогын одоо талыг бол тууштай одоо дэмжиж явна гэдэг энэ үзснаагаа хэлсэн. За хоёр дугаарт нь бол ерөн зүгээр Далай ламын хэдийгээр одоо Монголын төр засаг өрөөгүй одоо манайх бол шашин төрийн асуудал тусдаа учраас шашны байгууллагын шугамаар одоо өргөдөж ирсэн. Тийм учраас одоо ерөн цаашдаа бид нар бол бас одоо энэ засгийн үед гарч ажиллана гэсэн ийм санааг хэлсэн. За гуравт нь бол ер нь одоо 10 дугаар богдыг тодруулах болон сургаж бэлтгэхтэй бол үндсэндээ Монгол цэвэр одоо Монголдоо өөрөө тодруулж Монголдоо сургаж одоо тэр 10 дугаар богдоо сургана гэдэг санааг одоо бичсэн. Энэ дээр бол гадны ямар нэгэн шашны нөлөөлөл оруулахгүй гэдэг талаас нь. За энэ захианаас хойш бол харилцаа бас жоохон одоо нааштайгаар эргэж за Монголын тал бол үндсэндээ одоо бас Далай ламыг авсан асуудал дээрээ бол харамсал илэрхийллээ гэдгээ хэлсэн. Ингээд одоо харьцаа жоохон наашлах талдаа бол явж байгаа. За мөн одоо өнөөдөр бол зарим нэгэн гишүүд одоо Далай ламад виз олгохгүй гэлээ. Тусгааруулс гэдэг одоо юмыг бид нар алдлаа. Бид нар хятадын одоо тулгын шаардлагаар юм хийж гэн гэх мэтчлэнгээр иймэрхүү яриа хэлээнүүд гаргаж ил байна л да. Бид Далай ламад бол одоо виз олгохгүй тэр өнцгөөс юусаа хандаагүй. Өөрөөр хэлэх юм бол шүтэх хэрэг бол Монгол хүн бүхэнд нээлттэй. Үнэхээр Монгол улсын эдийн засаг өнөөдөр амаргүй хүнд үе. Бид нар энэ хамгийн одоо энэ хүнд хэцүү цагт эдийн засгийн харилцааны голлох чиглэл нь бараг одоо 70-80% нь одоо бүгд найрамдах хятад улстай холбогдож шийддэг учраас энэ эдийн засгийн гол түнш хөрш улсуудтайгаа бид нар улс төрийн хувьд эдийн засгийн хувьд ямар нэгэн харьцааны хүүтрэл бий болох юм бол Монгол улсын эдийн засаг тийм амар дэшээ гарахгүй. Энэ бол бас Монголын эдийн засаг тодорхой хохирол учруулж байна гэдгийг Монголын ард иргэд өнөөдөр өөрсдөө мэдрээд байж байгаа баха. Үндсэндээ одоо бас нэг энэ хятадын талаас тавьж байгаа шаардлага энэ бүх зүйлийг бол аль болох энэ хоёр улсын харилцаанд сэв суулгахгүй байх талаас нь л ажиллах нь зүйтэй юм аа л гэж ингэж одоо үзэж байгаа. Энэ бүхнийг л одоо бид нар ярьж ойлгуулах гэж ингэж зорж явсан. За тэгээд энэ ажлын үр дүн бол бас нааштай байгаа. Одоо ингээд гадаад хэргийн сайдыг хэрвээ айлчлалыг авах юм бол цаашид нөгөөх товлогдсон байсан айлчлалууд үргэлжлээд явах энэ магадлалтай тэгвэл бас бидний харилцаа холбоо цаашид одоо бас сайжрах энэ цаг хугацаа бол ойрхон байгаа бахаа л гэж одоо зүгээр манай ерөнхий сайдын захидлд бол өөрчлөлт гуйж байна гэсэн одоо үг бол байхгүй зүгээр ер нь одоо ийм болсонд харамсаж байна л гэсэн одоо